За сайн бацгаана уу. Өнөөдөр бүгдээрээ PowerPoint 2010 програмд хуудастай ажиллах гэсэн одоо хичээлийг үзэж судалнаа. За энэ хичээлээр бол одоо програмд хуудас шинээр хуудас нэмэх, хуудасны гарлын загвар тохируулах, хуудасанд өнгө загвар өгөх, хуудасны дэвсгэрэнг оруулах, хөдөлгөөн оруулах, ажиллах хугацааг тохируулах гэсэн сэдвүүдийг үзэж судална. За шинээр хуудас нэмэхдээ хоёр сонголтоор явна. Хүндэсний слайд хэсгийн new слайд, слайд хэсгээр маус хоёроо дараад new слайд гэсэн хоёр сонголтыг сонгох нэ. PowerPoint дээр бол хуудсыг слайд гэж нэрлэдэг бол бид нар одоо мэдж байгаа. За тэгэхээр шинээр слайд үүсгэхдээ хаана үүсгэх вэ гэдгийг тодорхойлно. Мэдээж ямар ч слайд үүсээгүй тохиолдолд бол шууд хүндэсний new слайд дээрээ дараа явчихна. Эсвэл гарнаасаа Ctrl+M гэсэн төвчийг дараа явчихна. Ctrl+M. За тэгэхээр одоо ингээ слайд үүссэн байгаа тохиолдолд жишээлх юм бол бид нар одоо 8 дугаар хуудасны арталд шинээр слайд үүсгэх гэх юм бол 8 дугаар хуудасаа сонгоно. 6-гийн ард үүсгэх юм бол 6 дугаар хуудасаа сонгож агаад хүндэсний слайд хэсгээс new слайд нэмээд гэсэн. Тэгэхээр 6 дугаар хуудасны минь ард слайд ороод ирчихнэ гэсэн. За тэгвэл дараагийн сонголт нь маус хоёр зүснээс. Мөн аль хуудасны ард ямар хоёр хуудасны дунд баймаа шинэ слайд оруулах вэ гэдгийг сонгож агаад одоо 3 4-ийн дунд хоосон слайд оруулах юм бол 3 4-р хуудасны дунд маус хоёроо дараад new слайд гэж сонгоно. За эсвэл одоо 6 дугаар хуудасны артал дахиад хоосон слайд нээх юм бол тухайн слайдаа сонгож байгаад гарнаасаа Enter төвчдөрийг дарах юм бол хоосон слайд бас нэгддэг гэж байна. Тухайн слайдаа сонгоод гарнаас Enter төвчдөрийг дарснаар хоосон слайд нэгддэг байгаа. За тэгэх юм бол хоёр дахь сонголт биднэрт. Дараагийн сонголт бол хуудасны гаралтын загвар тохируулах. Гаралтын загвар гэж юу хэлээд байна вэ гэхээр тухайн хуудсан дээр ямар өгөгдөл оруулах вэ? Зөвхөн текст оруулах юм уу? Эсвэл график оруулах юм уу? Эсвэл тухайн график маань дээрээ гарчигтай байх юм уу? Зураг график хоёр зэрэгсэж орох юм уу? Хоёр график зэрэгсэж орох юм уу гэсэн сонголтууд байсан. За эхний хуудсан дээр бол одоо зөвхөн текст байна. Текст буюу гарчиг байж байна. Тэгвэл дараагийн хуудсан дээр бид нэрээ new слайд үүсгэж агаад энэ дээр дээрээ гарчигтай доороо график оруулъя. За дээрээ нэмэлт объект хэвчлээ. График бол нэмэлт объектуудын нэг төрөл тийм ээ мэдж байгаа. Нэмэлт объект. За доор нь график оруулаад өгье. За ингээд дээрээ нэмэлт объект гэсэн гарчигтай доороо график оруулаа. За тэгвэл эсвэл дээрээ одоо нэг гарчигтай доороо хоёр график бай. Эхний график нь одоо бүлгүүдийн эрсдлийн талаар, дараагийн график нь бүлгүүдийн цэвэрлэгээний талаар ингээ харуулах хоёр график байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ гаралтын загвараас солино. Сая бид нэр хүндэсний гаралтын загвар маань одоо тухайн слайдн дээр маус хоёроо дараад layout сонголт руу ороод to content гэсэн загварсан. За тэгэхээр нөгөө нэг дээрээ гарчигтай нэмэлт объект гэсний гарчигтай доороо хоёр график оруулах боломжтой болчихно. За ингээ хоёр график ороод ирлээ. Тэгвэл нөгөө эрт цэвэрлэгээ гэсэн хоёр гарчиг хийж ихэнд бол биднэрт ахаад гарчиг бичих загвар хэрэгтэй бод. Тэгвэл дараагийн сонголт маань бас хүндэсний слайд хэсгийн layout гэсэн сонголтоор өөрчилж байна. Compression гэсэн. Тэгэхээр дээрээ нэмэлт объект гэсэн гарчигтай доороо одоо тэгвэл энд эртсний талаар график оруулна. Хоёр дахь баганд бол цэвэрлэгээний талаар график оруулна гэдэг ингээд гэх юм бол тус бүртээ гарчигтай. Гаралтын загварыг л хоёр янзаар сонгож өгдөг. Нэгдүгээрт нь хүндэсний слайд хэсгийн layout гэсэн сонголт байна. Хоёрдугаарт нь тухайн гаралтын загварыг өөрчлөх слайдн дээрээ маус хоёроо дараад layout гэсэн. За ямар загварууд вэ? Эхнийх нь title slide буюу зөвхөн гарчиг гэсэн загвар. Дараагийнх нь болохоор title and content буюу гарчиг болон одоо нэмэлт объекттэй загвар. За section header буюу одоо хэсгийн одоо хэсэг үүсгэсэн тохиолдолд тухайн хэсэгтэй гарчигтай загвар гэсэн байна. To content гэхээр дээрээ нэг гарчигтай доороо хоёр багантай. Тус бүр дээр нь объект оруулах гэсэн. Compression гэдэг загвар маань дээрээ гарчигтай хоёр баган объект нь тус бүрдээ гарчигтай гэсэн. За title only гэхээр зөвхөн гарчигтай. Blank гэдэг маань хоосон ямар нэгэн одоо дээр нь текст болон объект оруулах хайрцаг байхгүй гэсэн. Content with caption гэхээр баруун талдаа одоо объект оруулан зураг, дүрс, текст, график схемч үү. Дахиад зүүн талдаа бас объект оруулах боломжтой гэсэн. За зураг болон тайлбартай загвар. За текст нь хэвтээд тэнхлийн дагуу буюу X тэнхлийн дагуу
Текст нь бусад техникийн дагуу буюу Y техникийн дагуу гэсэн энэ загварууд бичнэ. Эдгээр загвараас сонгоод өгдөг байна гэсэн үг. Хуудасны гаралтын загварыг тохируулах үндсэн хоёр арга бол үндэсний слайд засгийн лейаут, слайд хэсгээр хүссэн слайдын дээрээ маус хоёроо дараад лейаут гэдгээс сонгож өгнө. За бидний 3 дахь үзэх зүйл бол хуудасны өнгө загварыг сонгох. Дизайнсны дэм хэсгээс бол хуудасны өнгө загварыг тохируулж өгдөг. Дэм хэсэг. Дэм дотроо color font гэсэн, color font effect гэсэн одоо 3 нэмэлттэй гэсэн. За дизайны дэм рүү орё хэдүүлээ. Бидний үндсэн сонгосон загвар дээгүүрээ энэ цэнхэр канттай загвар юм тийм ээ. За энийг ингээд сонгоод өөрчлөлгөө. За ногоон хүрээтэй загвараар солилоо. Тэгэхээр тухайн загварыг сонгохлоор бүх хуудсанд маань ингээд тухайн сонгосон одоо дэм нь орчих гэсэн үндсэн загвар гэж ярьдаг. Бүх хуудсанд ороод ирчих. За тэгвэл энэ ногоон өнгийг өөрчлөх юм бол color гэсэн сонголтоос өөрчлөлт ингээд саарл тий. Ягаа магаа ингээд өөртөө таалагдсан болон өөрийнхөө хийх гэж байгаа ажил тохирсон загвараа өөрчлөлт өгч болно. Сонголоо бүх өнгө маань өөрчлөгдөж явчихна. За фонт хэсгээс мэдээж тухайн одоо фонтыг сонгож өгнө. Тэгж байгаа танилцуулгынхаа фонтыг. Эффект хэсгээс товгор гүдгэр толин одоо ойлтгоо гэдэг ингээд эффектээ сонгоод өгнө. За энэ хуудасны өнгө загварыг тохируулах бол энэ хүссэн үндсэн загвараа сонголоо тэр загвар маань бүх хуудсанд орно гэдгийг санах хэрэгтэй. За дараагийн асуудал бол хуудсанд дэвсгэр өнгө оруулах. Хуудсанд дэвсгэр өнгө оруулах. Хуудсанд дэвсгэр өнгө оруулахдаа дизайнсны background хэсгийн background style командыг ашигладаг. Background style. За эхлээд эхний хэсгээ сонгож өгч болно. Эхний бэлэн байгаа хэсэг. Энэ хэсгээс хэрвээ сонгохгүй гэж үзэх юм бол дэм хэсгээс сонголт хийхгүй гэж үзэх юм бол одоо format background гэдэг рүү орно. За энэ дээр дэвсгэр өнгөийг оруулах 4 команд байж байгаа. Solid fill, gradient fill, picture or texture fill, pattern fill. Solid fill гэдэг нь нэг өнгөөр байна. Solid fill нь нэг өнгөөр. Gradient fill гэхлээрээ олон өнгөөр уусгах болно. За gradient fill-ийг сонголоо, preset color гэдгээс уусгалтын төрлийг сонгоч. За ийм олон өнгөний уусгалтай. За эсвэл зөвхөн 2 өнгөнөөс ч юм уу тий 2 энэ дээр одоо 3 өнгөний уусгалтай гарч ирж байна. За type гэдэг нь болохоор уусгалтын төрлүүд. За энэ дээр бид нэр хамгийн сайн мэдэх rectangular гэдэг загварыг сонгоч. Rectangular дөрвөлжин хэлбэртэй тийм ээ. Direction гэдэг нь болохоор тухайн дөрвөлжний байрлал уусгалт ханаас вэ. Зүүн талын дээд талаас, баруун талын дээд талаас, голоосоо зүүн доод талаас, баруун доод талаас гэх ингээд уусна. За бүгдээрээ зүүн дээд талаас гэсэн сонголтыг сонгоч. За ингээд уусгалтын маань сонголт нь ороод ирлээ. За тэгвэл энэ сонгосон үндсэн 3 өнгө хэрвээ чам таалагдахгүй зөвхөн 2 өнгөөр уусгая. Тэгэхээр энэ харандаанууд байгаа 4 өнгөний харандаа байна. Энэний одоо 2 өнгийн устгалаа гэх юм бол сонгоод гарнаасаа delete. За 2 өнгө үлдлээ. Эхний өнгөн дээр шар өнгө тий. Энэ шар өнгийг хэдүүлээ хар өнгөөр сольж. Тэгвэл арын улаан хөрөө өнгийг шар болгоч. Ингээд шар дээр хараас уусна. За brightness нь тухайн өнгөний гэрэл тодрол бүлгэрэл. За transparency нь болохоор өнгөний ханалт гэж ярьдаг тийм ээ бас. За ингээд өнгө өөрчлөлт өгч байна. За тэгээд тухайн сонгосон одоо өнгөө бүх хуудсанд оруулах юм бол apply to бол. Одоо энд анзаарах юм бол зөвхөн нэг хуудсанд орсон байж байгаа. Зөвхөн нэг хуудсанд. Бүх хуудсанд оруулах бол apply to бол дараад оруулсан одоо дэвсгэр өнгөө бүх өнгөнд орчиж. Picture or texture гэхлээрээ зураг болон хий оруулна. Texture хэсгээс бэлэн хээнүүдээ ингээд сонгоч. Өссөн өнгө өөртөө таалагдсныг. За файл дээр дараад зураг оруулж байна. Insert from-ын файл дээр дараад. За одоо ингээд пингвиний зураг ингээд зөвхөн хуудсан дээр байж гин. За пингвин transparency-гээр зургийн ханалтыг багасгаад хэрвээ тод байх юм бол текстэнд нөлөөлөх учраас 50-аас дээш хувьтай болгож багасгаж өгнө. За ингээд apply to all дарахлаар бүх хуудсанд байна пингвин орж ирсэн. Pattern гэдэг бол ойлгомжтой зураасан хий нөө бидний гар утсан дээр байдаг тийм ээ. Хамгаалтын хийг оруулж өгдөө pattern fill гэж ордог. Pattern гэж ордог тийм ээ. За pattern fill бол хээнүүд байх нэ. За эндээс ингээ өөрөө хүссэн хийгээ сонгоод өгч байна. Background color гэдэг бол хээний өнгөө, foreground color гэдэг бол хээний өнгө, background color бол дэвсгэр өнгө, хээний цаатлын суур өнгө байх нэ. За тухайн хийгээ бүх хуудсанд оруулах юм бол apply to бол-аар нь зөвхөн нэг хуудсандаа байна гэх юм бол close тарч. Ингээ бусад хуудсан пингвиний суурьтай, дэвсгэр өнгөтэй,
Саяны ажилласан 8 дугаар хуудас бол K-гээр орсон байна. За тэгвэл дараа нь энэ дизайнсны background styles гэдэг description-ийг сонгодог бол background graphics гэсгээр үндсэн дэмийг нууж өгдөг. Hide background graphics сонголоо. Үндсэн дэм минь нуугдчихдаг. 7 дугаар хуудсыг сонголоо. Hide background graphics үндсэн дэм минь нуугдчихдаг. За энэ бол үндсэн дэмийг нуух хэрэгтэй команд охны hide background graphics гэдэг байна. Энд hide гэдэг нь хаягдсан байна. Hide background graphics гэдэг бол үндсэн дэм нуух хэрэгтэй охны. За бидний дараагийн сэдэв. Хуудсанд хөдөлгөөн оруулах. Transition гэсэн маань хуудасны хөдөлгөөний өдөр тохиолдсон. За хамгийн ихний preview команд нь хөдөлгөөнөө урьдчилан харна. За transition 2D slide гэсгээс хуудас болгондоо тохирсон хөдөлгөөнийг сонгож өгнө. Effect option гэдэг маань тухайн хөдөлгөөний хурдан удаа хэрвээ зүүн талаас эхэлж байгаа хөдөлгөөнийхөө бол баруун талаасаа дээрээсээ доороосоо ч юм уу тий. Sound гэдэг бол хуудас хоорондын шилжихэд оруулах дуу. Сонглоо. Duration нь тухайн хуудасны хугацаа. За apply to бол хэмэл тухайн 8 дугаар хуудсан дээр орсон хөдөлгөөнийг бүх хуудсанд оруулна гэсэн үг. 8 дугаар хуудсанд орсон хөдөлгөөнийг бүх хуудсанд оруулна. За одоо хэдүүлээ хөдөлгөөн сонгоод үзье. 1 дугаар хуудсан дээр за энэ хөдөлгөөн. 2 дугаар хуудсан дээр за энэ бөмбөрцөгтэй хөдөлгөөн. 3 дугаар хуудсан дээр switch гэсэн хөдөлгөөнийг сонгоё. За ингээд хөдөлгөөнүүд маань. Нэгдүгээр хуудас хөдөлгөөнөөр гарч ирж байна. За 3 дугаар хуудас маань ингээд ороосон хөдөлгөөнөөр их мэтлээ ямар хөдөлгөөнийг сонгосон тухайн хуудаснууд маань тухайн хөдөлгөөнөөр маань нэгддэг бахна гэсэн үг байна. За тэгвэл бүгдээрээ нэгдүгээр хуудасны хөдөлгөөнийг vortex гэсэн хөдөлгөөн орууллаа. Vortex. За энэ сая баруун талаас байсан тийм ээ. Тэгвэл энийг from top буюу дээд талаас хөдөлгөхөөр орууллаа. Хугацааг нь хугацаа 4 секунд бол нэг багасгаад 2 болгоод өгч гэх мэтлээ. За ингээ бүх хуудсанд оруулах юм бол apply to all дарчлаа. Тэгэхээр бидний бүх хуудас apply to all дарсан учраас саяын сонголтоор нэгднэ гэсэн үг. Дээрээсээ затарсан хэлбэрээр гэх мэтчлэн нэгдэх нэ. За дараагийн сонголт бол хуудасны ажиллах хугацааг тохируулах. Ажиллах хугацаа. За on mouse click гэсэн сонголт бол маусны даралтаар хуудас хооронд шилжин ажилласны дараа. After гэдгийг сонгоод энэ дээр хугацаа өгөх юм бол за бүх хуудас 1 минутын зайтай автоматар солигдно гэх юм бол энэ дээр 1 гэвч гэдэг ч гэсэн. Эсвэл энэ 0 байгаа үед нь арын сумыг дээш нь дарлаа. 1 секунд 2 секундын зайтай. За тэгээд apply to all дарлаа. Apply to all дарахлаар бүх хуудас маань автоматар ямар нэгэн арын оролцоогүйгээр ажиллаж эхэлнэ гэсэн. Ингээд. За энийг болиулъя гэх юм бол after гэсэн сонголтоо сонгоод apply to all болиулаад apply to all дарчаар бүх хуудас маань хугацааг болчихно гэсэн. Ямар нэгэн хугацаа байхгүй болчихно. On mouse click гэдэг сонголтыг болиулаад apply to all дарчих юм бол бүх хуудаснууд гарын сумаар л явна on mouse click буюу маусны даралтаар шилжихгүй гэсэн юм сонголтууд байна гэсэн. За ингээд өнөөдрийн хичээлээр бид нэр хуудастай ажиллах хуудасны slide гэсэн командуудыг үзлээ. Мөн дээрэс нь design-ны командуудыг, дээрэс нь transition буюу хуудасны хөдөлгөөн тохируулагдсны командуудыг үзлээ. За тэгээ эдгээр командуудыг ашиглаад өөрснөө бие дагаад дасгал ажиллаж үзээрэй. Багш нь мөн гэрийн даалгаврыг бусад нэг PowerPoint-ийн хичээлээр тавьж өгөх болно. За ингээд хичээлээ сайн хийгээд, дагаж хийгээд, тэмдэглэл хийгээд яваарай.